Гантай жилийн өвөл халтай гэдэг. Энэ жил зуншлаг оройтож эхэлсэн хур бороо багтаа байснаас хуур ашилт ихтэй байлаа. Нийт нутгийн 20 гаруй хувь нь гантай, 50 гаруй хувь нь гандуу байна. Улсын хэмжээнд ургацынхаа 20% алдах магадлалтай болжээ. Байдал нэгэнд ийм болсон учраас цаг алдалгүй, маргааш гэж хойшлуулахгүйгээр өвлийн бэлтгэлийг яг одооноос сайтар хангахыг ерөнхий сайд бүх аймгийн засаг дарга нар болоод засгийн газрын гишүүд холбогдох албаныханд үүрэг болголоо. Үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах асуудлыг өнөөдрөөс ихсүүлээд тэр хадлан тэжээд бэлтгэх энэ юм руугаа та нар маань ороорой. Өвөл хүндэрсэн хойно хүндэрчлээ яана гэж гүйжсэнээс хүндрэхээс өмнө бэлтгэлээ базаагаад орох юм бол та нарын ажилд ч гэсэн хөнгөвчөж ирнэ, та нарын ажлыг ч гэсэн. Тийм учраас энэ рүүгээ одоо бүх анхаарлаа хандуулж ор. 8 сарын 1-ээс хойш ямар нэгэн наадан баяр цэнгэл байхгүй гэдгийг та нарт хэлсэн бүгдээрээ мэдчихэж байгаа. Одоо бол тийм юм ерөөсөө байхгүй шүү. Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад гол анхаарлаа хандуулж байна. Хавар жилд зуншлагын байдалд дүгнэлт хийж хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Энэ тогтоолын биелэлтийн талаар наривчлан ярилцахаар 21 аймгийн удирдлагууд холбогдох албаныхан засгийн газрын гишүүд цуглаж эрх хөвлийн бэлтгэлийг эртнээс хангахаар зөвлөгөөн зохион байгууллаа. Бүх аймгийн удирдлагууд өвөлжилттэй холбоотой асуудлыг их баг гэж ялгалгүй ярилцаж шийдэл гарцыг нь засгийн газрын гишүүд хамт хайлаа. Бид ирж байгаа намрын саруудад өвөлжилтийн бэлтгэлийн дутуу гүйцээх урд оныхоос илүү энэ өвөлжилтийн бэлтгэлд анхаарах ийм зайлшгүй одоо бас шаардлага байж байгаа. Энэ талаар яг орон нутгийг удирдах байгаа, яг нөхцөл байдал одоо галын фронтон дээр ажиллаж байгаа гэж болно. Аймаг орон нутгийг удирдах байгаа та бүхнийхэн байр суурийг бас сонсъё. Өнөөдөр 21 аймгийн төвшөнд, нийслэлийн төвшөнд өвөлжилтийн бэлтгэл ямар төвшөнд байгаа, засгийн газар юун дээр голчлон анхаарах вэ гэдгээ өнөөдрийн энэ зөвлөгөөнөөр бид нар бас ярья гэж байгаа. Ерөн бол баруун аймагуд хүндхэн байгаа гэдгийг бол саяхан ховд ус үлгийн гурванд адилхан байгаа. Үнэхээр хүндхэн байгаа. Бид нар одоо аль болохоор одоо хохирд байхдаа яаж давхтлаар одоо төлөвөө боловсруулаад ажиллаж байгаа. Оросын холбооны улсаас тэр өвсдийжээ авахаар тийм яригдж байгаа юм байна. Маш сайн зүйл байна. Тэрийг бол баруун аймагуд эндээс 1700 км тийшээ татчихснаас тэр ташаа тулан байшин тийм бомбоор оруулж өгтлээр баруун аймагуудынхыг тэгж өгөх сайн байна. Энэ мал үйлчлэлтийн асуудал хүндэрж магадгүй гэдэгтэй холбогдуулаад бид бас бусад одоо улс орнуудаас тэжээл өвсний одоо дэмжлэг тусалцаа юу байна гэдэг байдлаар бол хандсан байна. Оросын албаны улсаас бол өвс авах болцоо боломж бол байна. Тэгэхдээ хөрөнгөний мөнгөнийхөө асуудлыг бол шийдэх шаардлагатай гэсэн ийм одоо байдлаар хөдөө аж ахуйн яамныхан бол надад мэдээлэл өгсөн. Тэгэхээр энэ удаагийн одоо төсвийн тодтголыг хэлцэхдээ бид тодорхой хэмжээний их усүрийг бол тавья гэж байгаа. Энэ их усүрийг тавиад энэ тавьсан их усүрээрээ бид нар энэ өвсдийчээр бэлтгэх асуудлыг бол шийдэн. Одоо энэ одоо сумдын засаг даргын хамгийн газрын автомашины асуудлыг шийдвэрлэхгүй бол янз бүрийн одоо цагаар хүндэрч зуд болдог нөгөө төрийн одоо нөгөө үүрэг гүйцэтгэх ёстой хүмүүс маань эсэн бусын машин дагдаж авах, эрсдэл төртөх. За тэгээд төрийн үйлчлэгээ хүргэж чадахгүй ийм нөхцөл байдалд ороод байна. Манай аймгийн хэмжээнд бол одоо 10 сум бол одоо яг ор унаагүй сумын засаг дарга нь бизнес эрхлэгчийн машин дагдаад ингээ одоо үйл ажиллагаа явуулдаг ийм нөхцөл байгаа. Машин унаатай холбоотой дайлангуй сум орон нутгийн хамгийн газруудын ийм зүйлийг бас нэлээдгүйх яриад байгаа маа. Үнэхээр ч одоо нэг сумын дарга ажиллаа хийх гэдэг ямар амтны одоо машин царай алдаад би нэг тийшээ очиж тэр малчны да нэг очичоод ирэх гэсэн юм аа машин өгөөч тэр багаараа нэг ирэх гэсэн юм машин өгөөч гэж төрийн алба хашиж байгаа хүн ойлгохгүй явна гэдэг бол хэцүү л хэцүү. Энийг бол би ойлгож байна бас та нартай адилхан орон нутагт ажиллаж байсан хүний хувьд бол. Тэгэхдээ нэгмөр асуудлыг шийднэхэд бол бас хэцүү. Одоо жишээ нэг аймаг доотлон 4-5 сумын нэр хэлээд байна шүү дээ. Тэгээ ингээ бодоод үзэх юм бол наад чинь одоо бараг 200-300 машин болчих гээд. Тийм учраас яг үхээр эхний ээлжинд одоо нэг аймгийн нэгээс 2 сумыгч байдаг ч юм уу тийм ээ. Нэг ийм байдлаар ингээд нэг жил шийдсэн байдлаар явж иж асуудлыг шийдэхгүй бол бас жоохон хүндхэн нөхцөл байдал байна. Энэ чиглэлээр бас та нар аймаг орон нутгаас сонгогдсон гишүүдтэй бас хэлээрэй. За анхаарах ёстой асуудлууд бас байгаа.
Тухайлах юм бол одоо энэ отор нүүдлийн асуудал нэлээд анхаарал татж байна. Хөрш сэргэлтийн аймагуудад оторлох үйлжих юм нөхцөл болцоох муутай байгаа. Дотоод нүүд болцоогоо ашиглах, сум хоорондын нүүдэл судлалын асуудал нэлээд анхаарал татж байгаа. Гэхдээ энэ асуудлаа бид бас зохицуулна. За мал аж ахуйн үйлчлэлийн бэлтгэл ажлын хүрээнд бол бид бүгд одоо үүсдэг жилийн нөөцийг бэлтгэх. За ялангуяа өнгөрсөн жилд бол бид бэлдсэн үүсдэг жилийн нөөц бол хэвэндээ байгаа. Энэ дээр бас өшөө нэмж бэлтгэх юм шаардлага байгаа. Сая бас засгийн газарт тавьж хүсэлтэд тавьсан таваас шийдвэрлэх боломжтой талаас л ярьж байна. За төв суурингийн үйлчлэлийн бэлтгэлийн ажлын хүрээнд ялангуяа манай аймгийн ус дулааныг хангадаг ус дуу компани үйл ажиллагаа доголдож байгаа. Ялангуяа өнгөрсөн жилийг бол их хүнд давсан. За бид нар бас засгийн газар улсын оролтойгоо ярьсан үндсэн дээр 7 мегаваттын 2 уурын цуухыг авахар засгийн газар одоо ярьж улсын оролтод ярьж байгаад Бугад хотод захиалаад аймгийн дараах тийшээ явсан байгаа. Үнэхээр яг одоо бид бас энэ төсөв санхүүгийн нөхцөл байдлыг харж үзэж байгаад хасах хамгийн бололцоотой зардал нь юу гэхээр бензин шатхуунд гадаад дотоод томилтынхаа зардлаас л хассан. Та нар маань үнэхээр одоо бас хэцүү байгаа гэдгийг ойлгож байна. Ирэх жилээс бол харьцан бас тодорхой хэмжээнд гайгүй наашилж ирэх байх гэж бодож байгаа. Энэ жилийн төсвийн хувьд бол нэг яг хагас жилийн байдлаар нэг 500 орчим тэрбум төгрөгөөр төсөв даваа явж байгаа. Бүтэн жилийн тооцоололоор бид нар бол нэг 800 орчим тэрбум төгрөгөөр төсөв давна гэж ингэж тооцож байгаа. Тэгэхээр энэ тооцооллын хүрээнд гарч байгаа нааштай өөрчлөлтүүд маань энэ хэвээрээ ингээ үргэлжилчих юм бол бас тодорхой хэмжээнд та хэдийн одоо энэ зардал мардлыг санхүүжүүлэх чиглэлээр багасгах ч гэсэн хөрөнгийн үүсвэрүүдийг бас нэмж тавиад явах бололцоо гарнах. Тэгтээ харамсалтай сүүлийн үед өгж байгаа мэдээлэлээс ихсүүлээд бас манай гол нэрв төрлийн экспортын бүтээгдэхүүнүүд дээр тодорхой хэмжээний бас хүндрэлүүд үүсээд байна. Улс орнуудын одоо харилцаатай холбоотойгоор, хэлбэг гайлын одоо үйл ажиллагаатай холбоотойгоор. Энээс үүдэлтэйгээр бас энэ төсвийн орлого ч гэсэн нөлөөлөх юм зүйлүүд бас гарахыг үгүйс гарга байхгүй. Тэгэхээр энийг аль болох гаргахгүй байх чиглэлээр бол манай засгийн газар гадаад харилцааны яам дайлангуяа мөнх хөргөл сайд бол нэлээд одоо хүчин чармаалт гаргаж ажиллаж байна. Энэ зам дарахны хувьд зуншлах ихэнх үедээ гайгүй байсан боловч дунд үедээ бас жоохон хандав байсан. Тэгээ бас хадлангийн гарц таарав байна. Угаасаа дарах бол амир газар нутаг багтай бэлчээр багтай. Энэ 27 шилжүүлснээр 600 гаруй мянган мал өвлж байна. За засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу бол одоо нөөцийн аюулгүй байдлын нөөцийн өвсдөж жилээ бэлтгэх ажлыг бэлтгэлээ хангуулж байна. Хатуу өвлийн хамгийн хүндийг малчид, тариаланчид үүрдэг. Бараг бүх аймагт хэд халснаас үүдэж хадлан бэлтгэхэд нэм бэрхшээлтэй байна. Ус аймаг гэхэд сүүлийн 20 жил үзээгүй халуун зам байсныг хэлж байсан. Дээр нь малын тоо толгой эрс нэмэгдэж, бэлчээрийн дааз хэтэрч, малчид отор нүүдэл хийж байгаа. Энэ нь эргээд малын халдвар төвчин гарах эрсдлийг нэмсээр байна. Тиймээс отор нүүдлэгч бас зөв зохион байгуулах шаардлагатай байна. Ер нь бид амиа бодож, довоо шаарлуулдаг үзлээс татгалзаж, хамтын хүчээр эрсдлийг давах чадвартай байх ёстойг ерөнхий сайд санууллаа. Тэгэхээр хил залгын аймагуд бие биендээ юу байна түүгээрээ туслах энэ чиглэлээр та нар бүгдээрээ хамтарч ажиллаж шүү. Хэрвээ цаг хүндэрсэн үед бол бид хамтын хүчээр л энэ цаг хүндэрсэн цаг үеийг давж гарна. Тэгвэл хэн нэгэн сайн ажил хийсэн болж бусдаа байгаа боломжийг ашиглуулахгүй явж байгаад нэр хүнд олж аваад нөгөө нэг хэсэг нь ямар ч боломж байхгүй хахад ажилласаар байгаад одоо хийхээ хохирол учрах юм бол энэ бол манай улсын хувьд хохиролтой, манай иргэдийн хувьд хохиролтой юм үйл ажиллагаа болно. Тийм учраас хил залгын аймагуд юу бай түүгээрээ бие биендээ тусаж дэмжиж ажиллах ёстой. Засгийн газрын зүгээс тодорхой хэмжээний бас их үүсвэрүүдийг гаргаж тав үдийг болон одоо малчтаа дэмжих энэ бодлогыг хэрэгжүүлнэ. Ирэх өвөл хатуухан болно. Гэхдээ эртнээс бэлтгэлээ базаавал бид хүндрэлгүй давж чадна. Тиймээс 8 дугаар сар бол өвлийн бэлтгэлийг базаах хамгийн чухал үе. Найр наадам байхгүй гадаа томилтыг цуцлаж зөвхөн өвлийн бэлтгэлийг базаахад бүхий л нөөц боломжоо дайчлах хэрэгтэйг арга нарт үүрэг болголоо. Гэхдээ ажлыг цаасан дээр бичиж амаараа тайлбарлахгүйгээр хариуцлагатайгаар ажиллах ёстойг хатуухан санууллаа. Гамшигын улмаас учирсан охирлыг арилгах ийм төлөв жилд одоо 2 удаа оруулдаг. Энэ жилийг яагаад ингэж ороодсон бэ гэхээр төвийн гэдэг аймаг маань төмөр дүрхлэн одоо олон хонд орж чадсан учраас олон хүн дайшлан ажилласан учраас шадар сайдын өгсөн чиг үүргийн дагуу
эдгээрийг нэгтгэж байгаад одоо ингээд нэг мөсөн 8 дугаар сард оруулах гэсэн юм. Одоо ингээд энэ асуудал ирэх 7 хоногийн 3 дахь өдрийн засгийн газрын хуралдаанаар нэгдсэн журмаар орно. Энэ бүх аймагуудын засаг дарга нарын онцгой байдлын олонч дарга нар, онцгой комиссийн дарга нарын хэрүүлсэн бүх юмуд одоо бүгд явж байгаа 14 тэрбум төгрөг. Энэ сангийн яамд хянагдаад ингээд нэлээд тоо буурч байгаа. За энэ яг нэг микрофон олсон дээр хэлэхэд аймагуудын дарга нар маань нэг юм ойлгох хэрэгтэй байна. Улсын онцгой комисс бол хяндаг, баримтыг одоо үздэг, сангийн яам хяндаг. Санхүүгийн анхан шатны баримтаанд дутхгүй ирүүлснээс болж ард иргэд аж ахуйн нэг чохирч байгаа асуудлууд бол ерөөсө буурахгүй байгаа юм. Байгалийн авшиг гэдэг чинь ямар та нарын хүлээгээ сууж явах чинь үүсээ байж идэг асуудал юм хаашаа. Ажлаа хийлдэ та нар. Худлаа хэвлэлээр сурчлахаас өөр юм хийхгүй, бодит юм хийхгүй, худлаа хэвлэлээр өөрсдөө сурчлахаас өөр юм хийхгүй наа. Ямар учиртай. Тэр аймаг орон нутагт байдаг онцгой комиссийнхаа байгууллагуудад хэрвээ ямар одоо материал дутуу байдгийг тийм юм байдгийг бол тэднэртэй хэлээд энэ аймгийн дарга нартай дамжуулаад ийм материалыг ингэж бүрдүүлж авах ёстой гэж хэлж болдгоо юм уу? Тэгэл та нарын материал дутуу байсан бидний хийж байгаа ажил хүлээж байсан гэдэг ингээд нэг хоёрын орон жижиг сайжиг шалтгаан хэлээ байгаад тах юм. Одоо тэгэл материал дутуу хэдэн удаа бие биенэргүй шийдэх гээд байгаа та нар. Тэр материалаа бүрдүүлээд явдаг тэр хариуц үүргийн аймаг орон нутгийнхаа онцгой комиссийн онцгой байдлын дарга нарт өг та нар. Энэ жил их халалтын голомт манай Тариалангийн бүс нутгийг хамарсан. Өнгөрсөн 6-аас 8 дугаар сард болсон халалтын талаарх зураглалыг та харж байна. Энэ бол цаг уурын өөрчлөлт, гангийн төлөв байдлыг судалдаг олон улсын байгууллагаас гаргасан зураг. Хэд халалтаас үүдэж манай улс нийт ургацынхаа 20% алдах эрсдэлтэй байгаа. Гэтэл энэ мэдээлэлтэй зэрэгцээд гурилын үн нэмнэ гэсэн яриа гарлаа. Манай улс 170 мянган тонн Улаанбуудаа гаднаас авна. Харин 1 кг гурил импортоор авахгүй. Тэгэхээр гурилын үн нэмэгдэх үндэслэл байхгүй гэдгийг салбарын сайд онцолж байна. Зөвхөн гам болж байгаа үр төрөө дутуу авах гэсэнтэй холбоотой худалдааны байгууллагууд үн өсгөх үйл ажиллагаа явуулж байгаа энэ асуудлыг манай мэргэжлийн хяналтын газар шалгах шаардлагатай. Үн өсөх ямар ч нөхцөл боломж бүрдээгүй. Дээр нь Оросын албаны улсаас авах 170 мянган Улаанбуудаа бол үнэн нь харьцангуй хямд мөртлөө чанартай Улаанбуудаа орж ирнэ. Тэгэхээр Монгол улс бол 320 мянган тонн Улаанбуудаа 240 мянган тонн гурилтай байхад одоодынхаа хэрэгцээг бүрэн хангана. Ийм учраас бол гурилын үн нэмэгдэхгүй гэдгийг энэ бас албан ёсоор хэлье. Өвлийн бэлтгэлийг хангахад бараг аймаг бүхэнд тулгарч байгаа асуудал хөрөнгө мөнгөтэй холбоотой. Аймаг бүхэн хэдэн зуун саяар тоологддог өртөө. Бензин тосноос эхлээд эрчим хүч боловсролын салбарт төлөх өр нь өссөөр байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийд. Энэ амралтын өдрүүдэд сангийн амныхаа ажиллаж асуудлыг зэгцэл. Ингээд өөр төлбөргүй ажил өмнөх оныхоос илүү өөр тавьсан аймгийн дарга нартай ажил ярахгүй. Харин хариуцлага ярина гэдгийг ерөнхий сайд хэллээ. Ямар ч байсан энэ аймгийн дарга нараа нэг амтан хүн өр нэхүүлээд авахгүй, хүнээс өр нэхгүйтэйгээ зүхтаагаад авахгүй ажлыг хийлгүүлэх энэ бололцоог бүрдүүлж өг. Ингэж үж энэ улсууд ч ажиллана. Энээс хойш харин өр үүсгэсэн байх юм бол тэр аймгийн даргатай би ажил ярихгүй шүү. Хариуцлагын асуудал ярина. Ямар ч байсан нэг удаа өр дарж өгөх хэрэгтэй. Ийхүү засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ сууж аймагуудад тулгарч байгаа асуудлыг нэг бүрчлэн сонслоо. Шийдэж болох асуудлыг газар дээр нь шийдэж, бусдыг нь эргэж заавал ажиллах, холбогдох албаныхан анхааралтай авахыг үүргэвсэн. Эндээс өгсөн үүргийн биелэлтээр аймгийн засаг дарга нартай эх оны гэрээг үнэлж дүгнэнэ. Аймаг бүрийг засгийн газрын гишүүд хуваарлаж авсан тулгарсан асуудлыг шийдвэрлэж засгийн газарт уламжлах үүргийг тэд хүлээнэ. Эрх хүндрэлийг даван туулахын тулд урьдаас сайтар бэлдэж хамтран бие биенээ дэмжиж ажиллахаар өнөөдрийн зөвлөгөөнөөр тохирлоо. Иргэн та Монгол улсын засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг захим орчинд дараах хаягуудаас цаг алдалгүй шуурхай хүлээн аваарай. Засгийн газрын албан ёсны вебсайт, засаг цэгийн мэн, Facebook орчинд Монгол улсын ерөнхий сайдын ажлын алба нэрээр, Твиттерд ерөнхий сайдын ажлын алба нэрээр тус хандаарай.